Монгол Улсын засгийн газраас 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын их хурлын чуулганы 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын орон шилжүүлсэн билээ. Хуулийн төслийг байнгын орооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл, хангах үүрэг бүхий ажлын хэсэг 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 2-ын 1-д заасны дагуу гүйцэн боловсруулсан 3 санал 42-ийн 2-ын 3-д заасны дагуу 1 саналыг хураах шаардлагатай гэж үтсэн болно. Эдгээр өөрчлөлтүүдтэй холбогдуулан төслийн талаар гаргах зарчмын зөрүүтэй сандын томьёоллыг бэлтгэн та бүхэнд хүргүүлсэн. Ажлын хэсгийн бэлтгэсэн танилцуулга зарчмын зөрүүтэй сандын томьёоллыг хэлцэн шийдвэрлэж өгнө. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг дистараалал бүтцийн шинжтэй засварыг хэлээ. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэгдсэн төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэгдсэн тухай танилцуулга зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.